мэдлэгтэйгээр орж ирээд асуудлыг яриад ингээд энэ асуудлыг зөвхөн төр засгийн түвшинд биш иргэний нийгэм гэхээр манай зөвхөн иргэний нийгэм гэхээр цөөн хэсгээр ойлгоод байна. Төрийн хувьд иргэний нийгэм гэдэг бол бизнесийг ч оруулж байгаа, иргэншлийн холбооч орж байгаа, иргэн хүн ч орж байгаа, одоо бүх юунууд орж байгаа байхгүй. Тэгэхээр яг нийгэмтэйгээ гэж хэлье. Нийгэмтэйгээ ярих том ярилцлага диалог болж байгаа. Нэгүгээр хэлэх юм бол бидний нөгөө арчил зах зээлийг цааш нь институт цутгаар нь хөгжүүлэхэд чухал одоо дасгал болж байгаа ийм процесс юм. Энэ процесс утгаараа бол энэ ач холбогдолтой гэж үзэж байна. Яг энэ төвлөрөл энэ нээлттэй ярилцлагаас магадгүй энэ ярилцлагын хүрээг вебсайт, интернет, бусад хэлбэрээр иргэний оролцоог нэмэгдүүлэх бодлогын бид зохион байгуулалт талд нь зохион байгуулалтын цаашаа үйлчлээд үр дүн оролцоох хяналт талд нь анхаарах зүйлүүд байгаа. Тэгээ энэ маань тодорхой шийдэл төслийг гаргаж өгнө гэдэг. Тэгэхээр энэ маань шийдвэр рүү ороход шийдвэр гаргагч нарт эрх зүйн бодлогын зөвлөмж болох ийм боломжийг бүрд. Энэ бодлогын зөвлөмж маань дараа нь улс орны хөгжлийг тодорхой хугацаанд түрүү дунд хугацаанд магадгүй алсын одоо хараатай төсөөлөл хийх, дунд хугацааны төлөвлөлт хийх, зах зээлийн төлөвлөлт хийх, мөн хийгдсэн одоо төлөвлөлтүүд дээр бодит байдал дээр өнөөдрийн зах зээлийн одоо хөгжилтэйг нийцүүлээд өөрчлөлт хийх ийм одоо боломжуудыг олгож өгөх ийм ач холбогдолтой болно гэж бодож. Яг тийм агуулга нь өнөөдрийн товчхон ярьсан нэг цагийн ярилцлага ч гэсэн маш олон чухал санал хүн болгон гаргаж байна шүү дээ. Яг ийм ярилцлага болоод энэ үдэн болох байхаа гэж ингэж энэ эдийн засгийн формоос хүлээж байгаа. За баярлалаа. Ингээд манай хөтөлбөр өндөрлөлт тийш хандж байна. Үндсэндээ нэг цаг ярилцлаа. Тэгэхээр Монголын эдийн засгийн форум одоо маргааш нөгөөдөр за мөн 3 дахь өдөр нь бол оруулалтын шалгуулалт болно. Ингээд өөрөөхнөө тэгэхээр нийгмийн анхаарлын төвд байхын арга хэмжээ бол зөвхөн одоо энд байгаа хүмүүсийн юм уу зохион байгуулагчдын төлөө хийж байгаа зүйл биш. Монголын хөгжилд хамтдаа бай гэсэн иргэн бүр 5 хүний оролцооч гэсэн өндөр байх болно. Ингээд манай хөтөлбөртэй хамтаасан 5 хүн баярлалаа. Баярлалаа.